төрийн албаны одоо салбар зөвлөлд Ховд аймгийн Жаргалан цэм иргэдийн төлөөлөлтийн хурлын нарийн бичгийн одоо дарга одоо хуулийн дагуу сонгон шалгаруулж өгөөч гэсэн бичгийг өөрийн чинь зүгээс явуулсан байсан тийм ээ. Тэр бичгтээ чинь танилцаж болох уу? Танилцж болно бол. Одоо танд байна уу? За би энэ юунаас тодтох вэ? Төрийн албаны одоо салбар зөвлөл ажиллаа хийгээд байж байхад сэлгэн шилжих одоо зарлалыг нь тавиулах боломж олохгүйгээр шууд одоо бусдад давуу байдал олгосон гэж харагдаж байна л да. Төрийн албаны одоо салбар зөвлөлөөс бас тодруулах мэдээлэл авсан. Тэгээд зараа ингээ бид нэр байршуулах гэсэн тулга дарга өөрөө бидний лөө ярьж холбогдсон байгаа. Энэ зарыг одоо тавих шаардлагагүй гэсэн ийм зүйлийг хэлсэн гэсэн ийм мэдээлэл өгсөн л доо. Яагаад та ийм зүйлийг төрийн албаны зөвлөлд дамжуулсан юм бол? За бид бүхэн бол мэдээж хуулийн хүрээнд бол альва асуудлыг бол шийдвэрлэж явна. Тэгэхэд энэ төрийн албаны тухай хууль гэж байна. Төрийн албаны хуулийн 44-1 дээр юу гэж байна гэхээр одоо тухайн одоо ажилтан, тухайн одоо байгууллагын удирдлагууд хоорондоо тэмээ зөвшөөрсөний дагуу тухайн ажилтан одоо өөрөө хөлийн зөвшөөрөх юм бол одоо нөгөө тэр албан хаагчийг бол ингэ шилжүүлэн томилж болно гэсэн заалт байгаа. Тэрнийг хүрээнд явагдсан. Төрийн албаны зөвлөлтөө салбар зөвлөлтөө бол бид бүхэн холбогдож бичиг номоо явуулж одоо ингээ үндсэндээ хамтарч ажилласан. За хурлын нарийн бичгийн даргын ажлын тушаал манай оюун тухлагч маань бол ээлжийн амралтаа аваад одоо 9 сарын 11-ний өдрөөр одоо үндсэндээ төрийн албанаас чөлөөлөгдөөд идэвхтэй гарсантай холбогдуулан энэ оронтой үүссэн. Тэгэхээр бид бүхэн төрийн албаны зөвлөл рүү одоо мэдээж төрийн албаны салбар зөвлөлөөс заавар зөвлөмжөө авч хамтарч ажилласан. Тэгээд Жаргалан сум үнэхээр танаар дотооддоо тухайн ажлын байрны орон тоог тийм ээ орон тоон дээр очих хүн маань одоо төрийн албаны одоо хэдэн жилээс дээш гэх юм уу тийм ээ шаардлагыг хангаж байгаа бол танаар дотооддоо ингээд шилжүүлээд ингээд одоо сумын дамгын газрын засагтаар хэрвээ зөвшөөрөх юм бол танаар хоорондоо ингээд шилжүүлэн томилоход бол ямар ч асуудалгүй гэсэн үднэс бол тухайн бичгээ бол ингээд буцааж авсан байна. Баярлах даргын тухайд жилэн таарч байгаа юу? Тэгээ жил тэгэхээр нөгөө төрийн захиргааны нөгөө юу биш үү? Албан хаагч нөгөө зэрэглэл бүх юм маань бас нөгөө тэгээ тэрэн дээр ч бас нөгөө мэрэгшүүлэх бас нөгөө сургалтууд бас байдаг. Тэр бүх юмдаа хамрагдаад үндсэндээ бол яг манай одоо Жаргалан суманд бол яг одоо энэ тамгын газар дотроос байна оролт дотроос хангаж байгаа хүн маань бол одоо тамгын газраар баярлах байсан. Тэгээ баярлахыг бол шилжүүлэн томилсон байна. Заавал баярлах даргаыг онцолж одоо томилдог нь шилжүүлж томилох яаралтай шаардлага нь юу вэ? Энэ хуулийн дээр бас яаралтай гэдэг ингэсэн байгаа шүү дээ. Зайлшгүй зохиолдол тэгээд ямар ийм зайлшгүй тохиолдол үүсэн, ямар яаралтай тохиолдол. За ийм төрийн албаны тухай хуулийн одоо төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилж сэлхэн болон шилжүүлэн ажиллах тухай гэдэг 44-ийн дүгээр зүйл дээр байгаа л та. Тэгээд 44-ийн 1 дээр болохоор энэ албан ажлын одоо зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож эсвэл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд одоо ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар буюу төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэтгээрийн удирдлага хооронд одоо харилцан тохиролцсны дагуу одоо ингэ шилжүүлэн ажиллаж болно гэж. Тэгэхээр энэ дээр нөгөө энэний хуулийнхаа нөгөө тайлбар дээр бас байгаа л да. Ажлын зайлшгүй шаардлага гэж одоо яг юу хэлж байна гэхээр тухайн одоо орон тоон дээр нөгөө шаардлагатай мэдлэг боловсрол тийм ээ мэрэгжил ур чадвар тэгээ манай одоо нөгөө хүний нөөцийг бүрдүүлэхэд одоо ингээд одоо 9 сарын 11 нөгөө тухайн орондоо ингээд чөлөөлөгдлөө тийм ээ. Тэгэхээр манай хурлын ажлын албач нь өөрөө бол 3-4 хүний бүрэлдэхүүнтэй ингэж үйл ажиллагаагаа ингээд явуулдаг. Энэ үйл ажиллагаа маань бол үндсэндээ бас тасалдсан одоо хурлын нарийн бичгээс бол одоо ингээд 10 сарын өнөөдөр 7-ны өдөр тийм ээ. Бид бүхэн одоо ботл яг энэ манай ажлынхан маань бас 9 сарынхаа цалингаа авч чадахгүй одоо ийм байдалтай. Тэгээ нөгөө төлөөлөгчнөртөө бас холбогдсон бас үйл ажиллагааны зардал ч үгүй юм. Одоо янз бүрийн ингээд нөгөө хийж хэрэгжүүлэх ажлууд маань бас төлөвлөгөө ингээд саадж байгаа учраас л одоо яалчгүй юм шаардлагаар бол шууд ингээд сэлхэн томилсон асуудал явагдсан. Сэлхэн томилгоог бол 10 сартаа хийчлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн одоо хуучин ажиллаж байсан нарийн бичгийн дарга бол 9 сарын одоо дундуураас чөлөөлөндөө гарсан байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бол уг нь бол зарыг бол 5 хоногийн хугацаатаагаар олон нийтэд байршуулах ийм боломж байсан байна. Яагаад ингэ хугацаа алдсан юм бол угаасаа шилжүүлнэ гэдгээ эртнээс төлөвлөсөн байсан юм шүү.
Гэхдээ ер нь бол хугацаа алдсан юм бол байхгүй. Энэ чинь өөрөө нөгөө нэг хуулийнхаа дагуу явагдаж байгаа. Тухайн ажлын байран дээр ирж байгаа хүн маань бас нөгөө авилгатай тэмцэх газар руу хувийн ашиг зорилгоор өрсөн мэдүүлэг бас явуулдаг. Тэр нь явж бас хянагдаж ирдэг. Тэр хариу бид нар 9 сарын 19-ний өдөр албан тоо авилгатай тэмцэх газар руу явуулсан. Тэрний хариу 9 сарын 27-ны өдөр ирсэн. Тэр өдөр 9 сарын 27-ны өдөр болохоор юу байсан? Амралт 5 дахь өдөр таарсан. Тэгээ 9 сарын 30-наар томилгоо хийсэн. Яг 9 сарын 30-ндаа бол тухайн одоо нэг албан хаагч маань тамгын газрын даргаасаа чөлөөлөгдөөд би томилоод ингэ явсан процедур болсон. Баялаг даргын тухайд бол төрийн албанд яг ижил төвшний албан тушаал томилогдох ийм эрх зүйн одоо орчин бүртгэл 10 жил одоо ажилласан гэдгийг та бол нөгөө сургалт мэргэшүүлэх сургалтаа хамруулад ингээд оруулаад болж ийн гэж хэлж штэ тийм ээ. Баялаг дарганыг 5 жил орчим хугацаатай дүүцгүүд хэмжээний одоо мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэж ойлгох уу? Энийг та сайхан дэлгэрүүлээ тайлбарлах. Одоо бол бас мэргэшүүлэх. За чи одоо бол яг бүр дэлгэрэнгүй та ямар мэргэшүүлэх сургалтанд суугаад юм болсон гэдэг бол одоо томилогдсон одоо ажлыг хийж байгаа баялаг даргаас бас тодруулж болно. Миний хувьд болохоор юу байна гэхээр баялаг даргын хувьд бол 1995 оноос хойш ч юм уу ингээд төрийн албанд одоо жаргалан сум тийм ээ зөвхөн жаргалан сумд одоо ингээд 30 2-3 жил ингээд ажилласан ийм бас ажлын туршлагатай ийм хүн байгаа. Тэгэхээр бол энэ чинь бас төрийн албач нөгөө зэрэглэл юуныхаа даваад төшмөл гэдэг махлах төшмөл гээд явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүх шаардлагыг бол хангасны үндсэн дээр бол энэ томилгоо бол хийгдсэн. Ямарваа нэгэн хууль зөрчсөн ч бай ийм бол янз бүрийн үйлдэл гаргаагүй. Төрийн албаны зөвлөлөө та ярьсан гэсэн шүү дээ бичгээр өчөөд юу гэж ярьсан бол төрийн албаны зөвлөлт танд бас ямар хариу өгсөн? Төрийн албаны зөвлөлтөө би 2-3 удаа орчуулсан. Төрийн албаны зөвлөлийн дарга одоо үр гүйцэтгэгч гэх юм уу тийм ээ гамбал дарга байсан. Би гант төмөр гээд бас хүн байгаа тэр хүнтэй бас холбогдсон. Тэгээд тэр хүмүүсээс бол зөвлөмж одоо тийм ээ за одоо энэ ингээд сул оронтой гарлаа. Энэ дэр одоо дараагийн хүнийг одоо ингээд хурдан тавих гээд манай үйл ажиллагаа ингээд доголдох гээд байна. За та бүхэн одоо бид нарт одоо ингээд арга зүйн зөвлөгөө өгч одоо яах вэ гэд ингээ харилцсан бас ярилцаж явж ийж бас энэ үйл ажиллагаа энэ томилгоо бол хийгдэж байгаа. Тэгээс би дангаараа шууд ингээл зүгээр шууд ингээд хийчихсэн гэсэн бол юм байхгүй шүү. Зөвлөлөөс бол зүгээр шууд олон нийтэд зарлахгүйгээр томилж болно гэсэн зүйл болно тий. Энэ хуулийн дээрээ ч хүртэл бас байгаа. За ямар хуулийн зүйл залтан дээр тэгээд зарлахгүйгээр шууд одоо сэлгэн томилгоо хийгнэ гэдэг. За энэ төрийн албаны тухай хууль байна. За тэгээд энэ засгийн газрын бас хэрэглэх газар төрийн албаны зөвлөлийн даргын одоо хамтарсан одоо 2019 оны 34/31 дугаартай тушаалж бас байна. Тэгээд энэ төрийн албан хаагчийг одоо өөр ажилд шилжүүлэх сэлгэн ажилуулах журмын одоо 2 дахь хэсэгч гэдэг юм уу. Би одоо энэ юугаа бол та гэдээ бас өгчээ. Хуулбараар нь. Тэгээд та бүхэн маань бас судлаад бас үзээрэй. Сэлгэн одоо томилох одоо олон нийтэд зарлахгүй гэсэн ийм зүйл залт. Зарлахгүй та бүхэн бол дотооддоо энэ асуудлаа бол ингээд шилжүүлэн ажиллах юм бол нээлттэй байна. Үүний чинь дагуу бол та нар ингээд шаардлага тухайн ажлын байранд шаардлага хангаж байгаа хүн байвал томилж болно л гэдэг төрийн албаны зөвлөлөө юу байсан. Зүгээр өөртөө амаар ингэж уцаар ингэж өгсөн юм уу тийм ээ? Гэхдээ би өөрөө орч бичлэн уулзахад аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн зүгээс гэсэн юм уу тийм ээ? Танд яг ийм одоо хуулийн зүйл залт төр ингэ бичсэн байна. Шилжүүлэн одоо томилохдоо зарлахгүй байж болно гэсэн ийм зүйлийг юу байгаа харуулсан уу? Байгаа. Надад харуулах боломжтой. Гамболтоор за би тэрийг одоо гаргаад. Хуулийн зүйл залтан дээр ер нь бол ингээд судлаад үзлээ л дээ би тантай холбоо орох гад 5 дахь өдрөөс хойш тэгээд би бас буруу зүрүү ойлгоод байгаа юм болов уу гэж судалж үзсэн. Яг Монгол Улсын одоо өнөөдрийн байдлаар дагаж мөрдөж байгаа хуулийн дээр төрийн албаны хуулийн дээр тийм зүйл залт алгал байна л да. Гэхдээ нааш бас нэг журмаар зохицуулах гэж асуудал бас байна. За та бүхэн олоод сайт руу яагаад. За тийм. Танаа иргэдийн хурлын аппарат нийтдээ одоо бүтэц зохион байгуулалтын хувьдчны хүндтэй ажилладаг. Манайх одоо за хурлын дарга байна, хурлын нарийн бичиг байна. За хууль эрх зүйн хариуцсан мэрэгжилтэн байна. За энэ 5 хүний
хэвчтэй. 5 хүн одоо ингээд өнөөдрийн байдлаар бас цалин мөнгө авчдаггүй хэцүү лээс юм биш. тий цалин мөнгө одоо болтол аваагүй арай яг ингэ байж байгаа байхгүй. Одоо 10 сар гарчаад зүйдэг. Тэгээд 1 сарын мэдээж төрийн албан агч нар ч мэдээ сарынхаа цалингаар ар амьдрал юм а бас ингэ болгоод бүтээгээд ингэ явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгтэл одоо манай энд ч одоо 3 эмэгтэй хүн байна. 4 эмэгтэй хүн. Надаас бас 4 эмэгтэй хүн л дээ. Тэгээд одоо бүгд ер нь бол ингэ цалингаа аваагүй. Өнөөдөр хүртэл ингэ сууж байгаа. Ажлын ачаал юу нэр вэ? Иргэд хэр их очролж дугаарлаж үйлчлүүлж байна. Ажлын ачаал бол яг хуу ер нь бол харьцангуй бас гайгүй манайх. Хурлын байгууллага одоо жилд одоо энэ ч нөгөө засагсархаа нутаг дэвсгэрийн нэгжийнхаа тухай хуулиар бол бид жилд 4 удаа хуралдана. Шаардлагатай тохиолдол бас ээлжид бас хуралдааныг хийн. Тэгээ мэдээж бас хажууд нь хороодын хуралдаан ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд хөлөөлөгчд бол одоохондоо гайгүй. Одоохондоо бол гайгүй. Одоо бол нөгөө орон нутгийн сонгуул ингээд эхэлсэнтэй холбогдвол одоо хурал зүйтэй янз бүр болох ингээд та зогссон байдалтай. Тэгэхээр Жарлан цомын засаг даргын тамгын газар бүтэц-хүрэлтгөөний хувьд одоо хичнээн хүний орон дотоогоор аппараттайгаар ажилладаг юм байна. Жарлан цомын засаг даргын тамгын газар чинь цаана 70 орчим хүн байгаа. Тэгэхээр одоо тамгын газрын дарга гуйлчлаа одоо тийм ээ сул оронтой гарчлаа шүү дээ. За миний харснаар бол өнгөрсөн 5 дахь хоног 4 дахь өдөр Жарлан цомын засаг даргын тамгын газрын үүрэг гүйцэтгэгч томилогдсон. Цахмаар бас би нөгөө юунаас бол мэдээлэл авсан шүү. Үүрэг гүйцэтгэгч нь хэн ажиллаж байна одоо? Одоо Гомбогийн гончгсрын дарга үүрэг гүйцэтгэгч ажиллая. За баярлалаа. Яг Жарлан цомоос яг энэ талын одоо альбан бичиг төрийн албаны салбар зөвлөлд ер нь ирсэн үү? Ирсэн бол одоо хизээ ямар одоо утга агуулга бүхий бичиг ирсэн бэ гэдэг дээр та тодруулах мэдээлэл өгөхгүй юу? За сайн байна уу. За Жарлан цомын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2024 оны 9-р сарын 11-ний өдрийн 49 тавт албан бичгээр бол за тус байгууллагын нарийн бичгийн дарга нь буюу Жарлан цомын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга өндөр насны тэтгэврт гарсан тул одоо тус оронтойг нөхөх тусгай шалгалтыг журмын дагуу зарлж гэнэ гэсэн хүсэлт ирсэн. За үүний дагуу зарлахаар цахим материалаа бүрдүүлж байсан боловч туулга дарга албан ёсоор хүсэлтээ өгсөн. За энэ туулга дарга ямар хүсэлт өгсөн бэхээр гамбал даргатай уулзсан. Гамбал даргатай уулзаад за энэ бид нэр төрийн албаны тухай хуулийн заасны дагуу шаардлага хангасан хүнээ шилжүүлэн томилох боломжтой юм байна. Иймээс манай энэ зарын хүсэлтийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Ямар үед одоо шилжүүлэн томилох үйл ажиллагааг зохион байгуулт юм бэ? За төрийн албаны тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 1-д бол тодорхой яг энэ шилжүүлэн томилох талаар зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо ажлын зайлшгүй шаардлагыг үндэслээд төрийн жинхэнэ албан агчтай тохиролцоод эсвэл тухайн байгууллагад 10 болон түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан агчийг удирдлагын санаачлагаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад за тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсны дагуу шилжүүлэн ажиллаж болно гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу шилжүүлэн томилох боломжтой. Олон нийтэд уулын зарлаж яг ижил төвчний албан тушаал дээр томилогдох боломжтой энэ хүмүүст боломж олгосонгүй л гэж харагдаад байна л да. Тэгэхээр ер нь төрийн албаны тухай хууль дээр яг олон нийтэд мэдээлэхгүйгээр нөгөө хуулийн заасан 5 хоногийн дотор мэдээлэхгүйгээр шууд одоо томилгоо хийнэ гэсэн хуулийн зүйл заалт хэдийн бичгтээд одоо шилжүүлэн томилгоо хийн гэсэн юм тусгагдсан байт юм бол. Ер нь бол төрийн албаны тухай шинжилсэн найруулгаар хууль бол хэрэгжиж ирсэн байгаа. Энэ хуулийн гол зарчим бол мэрийч зарчим. Энэ бол чадхуйн зарчим гэдэг. За тэгээд ер нь бол төрийн байгууллагад одоо сул оронтой үүссэн үед эхний ээлжинд байгууллага дотроос за дараачийн ээлжинд бол ижил төстэй байгууллагуудаас ингээд сул оронтойг яг тэр тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан юм хүнийг бол албан тушаалд нь бол томилж болно гэдэг ийм заалтаа дараад нь тухайн байгууллагаас олдохгүй дараад нь одоо бусад төрийн ижил төстэй байгууллагуудаас одоо шилжүүлэн сэлгэн ажиллах боломжгүй болвол олон нийтэд зарлаж байгаа. Олон нийт зарлаад энэ тусгай шалгалтаар нөхдөг юм хуулийн зохицуулттай тий. Шинжилсэн хуулиар нь ингээд тий ер нь бол тий. Хэдэн оны? Энэ бол 17 оны хууль 19 оны 1 сараас эхлээд хэрэгжиж байгаа. Та тэр хуулийг гаргаад ирэх хуулиа харчих уу? За би хууль гаргасан л байна л да. Яг энэ тэн дээр нь зарлахгүйгээр гэсэн юм яг байна уу тусгацсан байна уу? Гэхдээ 44-ийн 1 дээр бол зарлахгүйгээр их юм байхгүй. Энэ төрийн жинхэнэ 44-р зүйлдээ төрийн жинхэнэ албан агчийг өөр албан тушаал шилжүүлэх сэлгээ ажилуулах гэдэг дээр бол 44-ийн 1 дээр албан тушаал ажлын
зайлшгүй шаардлагын үндэслэн төрийн жинхэнэ албан агчтай тохиролцож эсвэл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан агчийг удирдлагын санаачлагаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцооны дагуу шилжүүлэн ажиллаж болно гэсэн ийм заалт байгаа. Ер нь бол яг хуулиа одоо Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа төрийн албаныхаа хуулийг барих юм бол одоо 5 хоногийн дотор одоо олон нийтэд мэдээлээд ижил одоо төвшөнд албан тушаал дээр очих одоо хүсэл сонирхолтой залуучуудад бас боломж олгох байсныг ингээ хаацсан зөвхөн энэ шилжүүлэн томилох гэдгээр дотроосоо бас энэ албан тушаал дээр очих мэдлэг ур чадвартай хүмүүс байсан бол эдгээр хүмүүсийн боломжийг хаацсан процедурын одоо алдаа гаргацсан ийм зүйлэл харагдаад байна л да. Тэгээ би харин таныг яг зарлахгүйгээр олон нийтэд зарлахгүйгээр шилжүүлэн томилж болно гэсэн хуулийн зүйл заалт цагаан дээр хараар бичигдсэн юм байгаа мó л гэдээ тодорхойлж байгаа. Тийм, энэ би 44-1-ээр томилсон гэдэг энэ дөр бол ямар нэгэн асуудал байхгүй. За хуулийн одоо хууль бус томилгоо хийгдсэн гэвэл одоо энэ асуудлаар одоо холбогдох байгууллагууд нь хандах хэрэг нь байж байгаа гэдгийг хэлье. Төрийн албаны зөвлөлтөд бас та зөвшөрлсөн гэсэн зөвлөгөө авсан гэсэн тийм ээ. Тэгээд дээр ямар одоо хүмүүстэй холбогдож та зөвлөгөө мэдээлэл авсан юм бол танд одоо ямар хариулт өгсөн юм бол? За энэ талаар одоо яг зүгээр ерөнхийдөө хуульд бол 44-1 дээр бол болно гэдэг нь бол тодорхой байж байгаа. Хамгийн гол нь яг зүгээр тухайн томилох хэрэг албан тушаалтнаас төрийн албаны салбар зөвлөлд сул оронтойг зарлуулах бичиг ирсний дараа болох уугүй л гэдэг асуудал байсан. Энэ дээр нь одоо төрийн албаны зөвлөлдөөс холбогдох хуулийн мэргэжлүүдээс нь зөвлөмж аваад болно гэдэг тайлбарыг бол өгсөн байгаа.